Тэгээ энэ дэснэх нэг домог ярихад Хормос тэнгэр анх хэрэг шуванд хүч чадал өгөөд хүмүүсийг одоо зөв бурууг нь ойлгуулаарай, тэднийг хамгаалаарай гэж хүч чадал өгсөн юм байна. Тэгсэн чинь нэг хэрэг шоу хүмүүсээ ингээд зөв бурууг нь ойлгуулж бас хамгаалахгүй ингээд очоор хүмүүс ойлгохгүй ингээд чулуун өдр шидээд тэгээд ер нь болохгүйсэн юм байна л да. Тэгээ Хормос тэнгэр дээр хэрэг шоу буцаж очиод энэ хүмүүс ингээд туслах гэхээр намайг чулуугаар шидэж алчих гад харуулж алчих гад болохгүй байна. Би энийг хийж чадахгүй нэ гэсэн гэж. Тэгэхээр Хормос тэнгэр хэрэг тийм бол чи наад ажилла өстө сэтгэлийн очтой тийм хүнд өг. Тэгээд тэр хүн энэ очлон хорвоогийн тэр хүний нүдэнд очлон хорвоогийн бүх далдын ил болж тэгээд хүмүүсийг нэг аварч хамгаална гэж. Тэгээ хэрэг шоу олон өдөр яваад олж чадахгүй байсан юм байна. Тэгээ яг энэ нотгон тэнгэр хайрхны энд явж байгаад нэг ганцаараа төвц охиныг олж харсан юм байна. Тэгсэн чинь тэр охин маш хүнд хэцүү байсан ч гэсэн ерөөсө бууж өгөхгүй байсан гинэ. Тэгээд жинхэнэ сэтгэлийн очтой тэ мохошгүй зөрөгтэй хүмүүс байна гэд тэр охинд хүч чадлаа Хормос тэнгэрийн өгсөн тэр хүч чадлыг өгчлээ. Тэгээд тэр охин ухаан алдаад босоход нүднийх нь бүх далдын мил болоод бүх юм чихэнд нь сонсогдож нүдэнд нь харагдчихсэн гэнэ. Тэг гэртээ очиод хүмүүсийг заа зөвлөж идгээж аварч хамгаалаад тэгээд анхны удган болсон гэнэ. Энэ бол домог шүү. Тэр анхны удганы нэрийг шошоолох буюу тэр удганыг энэ отгон тэнгэр хайрханд онголсон гэдгийг. Энэ бол бөөмөргөлтэй холбоотой түүхэлтэй. Яг одоо болохоор нэг бас бурхны шашны арай өөр түүхүүд яригддаг. За тийм байна да. Тэгээд ийм сайхан газар ирсэн байна.